Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төр чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самцны өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ ажлын өдрүүдийн даваа лавг баасан гараг бүрийн их үдийн 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээр зохиолч Сэрчин Угтаа өөр цайхан их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дуучин 2 дугаар дэвтрийг албан ёсны зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолынхаа үргэлжлэлийг та бүхэн яг одоо шууд эфирээс хүлээн аван сонсноо. Зохиолч Сэрчин Угтаа өөр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дууч. 83 дугаар хэсэг. Бараг сарын дараа ховн хөхөд нэг л сонин зүйл болж хоол унд идэхнэр цөөрч юм бол унтж байдаг болсныг анзаарсан ээж нь миний хүү зүгээр үү? Яагаад дандаа гүлийчөө таг болчихдог болов? Гэтэс хүзэн өвдөд байгаа мó? Хэмээн амхандаа их асууж шалгаасан ч нөгөөх нь юу ч хэлсэнгүй таг дугуй оргино. Хүүгээ ийм байгааг харсан ээжийн санаан зовж хүн амтнаа ийм ч юм тийм ч юм гэж ярьсаар хамаг амтны долоон болчирхааг бусдад дэлгэж суудаг болсон нь түүний тархины системд гарсан гажуудлаас үүдэлтэй. Санаа зовнохын хүчээр далдлах гэсэн чихний арын хэсгээс мэдрэлээс өнчин тархи руу хүлээж аваад нугас руу дамжуулдаг 3 багц төр саадалд орсноос үүдэлтэй ачаа. Үүнийг хинчүүл мэднэ. Бүгд л гүйчдэх өөрхөн шар охин байсан чинь нөхрийнхөө толгойг залгичаад нүглээ эдэлж үүлийн үрээ барж байгаа нь тэр баха да хэмээн далдуур түүнийг муулна. Нэг өдөр тэдний домжгийнх хой талаар нь голдуу нутгалдаг дуу цөөтэй хөхөн иржээ. Ховчарын ээж аав тэр үед сумын төв рүү яваад охин хүүхдээ тэрэн гэртээ сон. Гаднаас ирсэн хүн ирснийг ёр тоосон шинжгүй 5 нас хүрсэн том хүүг тэрэн орон дээрээ таг хөдөлгөнгөө суух нь орж ирсэн хүнд цайцуу болдог Монгол уламжлалт ахын ёс заншилд дадсан хүмүүст ихэд ивгүүцхээр. Домчир харин тоож байгаа шинж алга чимээгүй хэсэг сууснаа зөөлхөн дуугаар. Хүүхэд нь хоол мөн унданд муу байгаа мó да. Ах нэг илээдэх үү? Хэмээн гараасаар бахад өнөөх бүсгүй гайхсан байртай. Хүү маань гайгүй. Та ямар хачин юм бэ? Аав ээж байхгүй байхад гэрт ирчихэд хүүхд авч илэн чих шиг хэмээн тунж хийж үргэсэн байртай суух нь хүн харсан хүн болоо. Туслах юм билүү? Хүүгээ аваачаад өгчөөж гэж хэлж хэмээр санагдана. Босхүү тэгж хэлэхэд өнөөх хөххөн дахиад хэсэг чимээгүй сууснаа. Охин минь хэлж ярьж байгаа үгээ цэнэж байхгүй болов. Үг бүрчин орчлонд бүртгэдэж байдаг юм шүү дээ. Үр дагавар нь яаж ч тусаж мэднэ. Ах нь сайхан сэтгэлээр хүүдэн туслах гэж хэлсэн. Өөрөө мэдтээ. Энэ байдлаар бол наад хүүхэд чинь аавынхаа араас яваад өгч магадгүй шүү хэмээн шулуухан хэлэхэд бүсгүй царай хөвсхийн. Гү таач яваад өглөө. Би хайгаад байна. Таныг сайн таньж мэдэхгүй. Би маань тоогүй байдаг болсон хэмээн айсан байртай хэлэхэд талигч нөхрөөс нь нэг их ах биш ч баймаарч нүүрэн толиж өргөн духан тэнгэр энэ хүнээс гэрэл цацрах шиг сонин мэдрэмж бүсгүйд төрлөө. Нэг л мэдхэд бүсгүн өвөр дээрээс хүн өөрөө босоод тэр хүний өвөр дээр очиж суухад
ээж нь орон дээрээ хөдөлгөөнгүй байгаагаад босож явах гээд чадсангүй. Нөгөө хүн хүүтэй нь хэсэг тоглон эрхлүүлж сууснаа толгооноос нь нэг юм суглан авч харагдлаа. Хүүн агдасхийн цоцсноо гинт орлон ээж рүүгээ гүгээд очиход тэрээр ээжийг нь харж сууснаа дөхөж очиод гараа урдуур нь хэсэг наас цааш хөдлөхөн харж байна уу гэсэн маягтай аяглаж байснаа гараад явчихлаа. Бүсгүй бачимдан байсан бодол дотор нь байн хуралддаг бараан харуул гинэт сэлэмхэд сэтгэл нь онгоосондоо учиргүй чангаар үсээ зулгаан үгтэй морилж хашгирахад хүүн ээжээсээ айсандаа саяны хүний араас гүйгээд гарчээ. Ингэж ээж хүү хоёр хэвийн болсон бөгөөд тэр цагаас хойш хүүн дахиж мираалсангүй, царайн журдих шиг шарвалсангүй нэг тийм хөх хിവэрээ үлджээ. Сайн харвал эвгүй юм шиг хяларч юм шиг харахад энэ хүүхэд яг л тэр чигээрээ өсөж том болохдоо дахин нэг ч өвдсөнгүй. Ээж нь ч гэсэн дахиж мэдрэл нь муудсангүй. Онцлог нь өнгөрсөн 2 жилд хоон хөх гэж хочлон дуудадаг нэрийг өөрөө хичнээн дуудахгүй болсон ч тоглож өссөн хүүхдүүдээс ахуулаад орж гардаг бүх хүмүүс хүүгийн нэрийг мартсангүй. Хоон хөх гэж дуудсаар байсан ачаа. Ингэж бүх зүйлийг засаж залруулж нэгэн хэмд оруулж өгөх гэж очисон сайхан сэтгэлд эрт юунаас ч болсон юм хаалт тавьснаар нөхөж болмооргүй том олдааг хүү болон өөртөө хураасан бүсгүй дахин өвчин хуучин хөдлөөгүйч нэг л болж өгөхгүй ховчоор самган гэдэг нэрийг улам лавшруулан хүртэх болсон байна. Бүсгүй дахин нөхөрт гарч чадаагүй бөгөөд аав ээж хоёр нь гинтэл жил дараалан өөд болсноос хойш өрх гэрээ толгойлон хүүтэйгээ хоёулахна байсаар л. Удалгүй хөөн өсөж том болсон ч ээжийнхээ сонин занг дуурайхад нэг л сонин хов хөөцөлдсөн хүний мөг үзэх хүн болж хүмүүжжээ. Эхнэхээр алга бол хүн шир алгаа гэж монголчууд ямар их онож хэлээвдээ гэмээр. Хүүг 17-8 хүрдэг жил тэрхүү эмэгтэй гинэт домчрийг санаж зориуд тэднийд зорж очин урдын явдлыг болгооч дахин засаж залруулах боломж байна уу гэхэд авдраа уудлан судраар гүйлж тойруулж харж байснаа хөнгөн модон эрхээ гар дээрээ хідэнтэй имэрэн гүйлгэж татаж үзээд огн би тусламаар л байна. Миний чадал хүрэхэргүй болчихч. Яах вэ? Амигийн сайн бүхэлж тогтоосон болохоор ээжигээ дуурайсан замтаач чулуугаар цохоод алсан ч 25 жил өнгөртлөө яач вэ гэж хэлээд гаргахдаа 25-ны жил өнгөрөхөөр нэг ирээд уулзчихаарай. Миний хийж өгсөн ерөөлийн тоог үүсэж магад тэр үед дахин нэг үе насаар ерөөл тавихыг бодъё гэснийг ховчшар самган нэг ихэм тоож үзсэнгүй. 25 нас хүртэл би амьд байгаа ч билүүгүй ч билүү. Тэгээд ч миний хүү тэр үедээ уучраа олчих байлгүй те гэж бодсон ч юмыг яаж мэдхүү. Хүүгээ дагуулж ирчихэд домчийг үздэггүй болохоор би хүнийг монхруулдаг айлд очихгүй гэсээр гадаавалдсан бөгөөд ээж нь гэрээс гарч ирэхдээ энэ тухайд урдхад өхийн сүжиг муутай хүн гайхсан маягтай хараад ээж та тэгж үуч хар гэрт хоригдвоо. Би Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн үрийн гишүүн болох гэж байхад юм лам хар домч вэ. Улирсан баларсан цагийн балаан донгосоод энэ тэнд яваад хүүгийнхээ нэрийг битгий гутаах гээд байл да гэж хэлээд халгаалсангүй. Хүүгээ буруу хүмүүжүүлснээс аял ойлгосон ихийн сэтгэлд нэг л муу зүүн совин татаж өрийг нь хамгаалах гэж ирсэн сайхан сэтгэлд хүнийг анзаараагүй. Хөөх шахам явуулсан нь миний буруу шүү дээ хэмээн өөрийгөө зэмлсээр хүүтэйгээ хамт гэрлүүгээ буцчээ. Марнаас унсан хоон хөх дахиад ухаан орсонгүй хүмүүсийг баахан сандраад ахлаа. Ээж аав нь охиндоо "Гэчи энэ нэг бүтэлгүй юм та хаанд харчих та охин минь"
битгий хамт явж бай гэж хичнээн хэллээ. Цор ганц хүүтэй ховчаар самганы голом залгах үрн мажичхул ёстой балардгийн байгаа биз дээ. Ингээд охин нь сэтгэл шулууд бололтой. Би ерөөсөө яваад нөгөө сүрхий ном судартаа гэгддэг томж гэх хүнийг аваад ирдэг юм билүү? Энэ хүн нэг л биш. Хүмүүсийн ярьдгаар сүнсэн зайлшгаагүй хаа. Хүзүүгэн дарахад судсан зөглөөд зүг зүгээр химээхэд аав ээж хоёр нь аваа юм ойлгодог болсон болоо та. Одоо ойлгож байгаа бол аваа та гэсээр охиндоо баярлсан харцаар харахад чиний дээр нам эвлийн ажилд чинь одоо хилэн гарах бай дээ охин минь. Ер нь аав нь яваа залаад ирвэл яадаг. Ингээд охин нь түрүүн ирж явахдаа бахим үзүүдийг тэдний дугаа тухай сонссон учраас заавал өөрөө юмар санагдаж. Үгүй аваа. Та надад хөнгөн хөлтөө өгөхмөр ойлгоч. Би ганцхан ухсхийгээд ирэхэд ганц 2 цаг болох байлгүй дээ. Энэ үхийн дугаа айлд очиход юу л удаа ээж химэн хэлээд бослоо. Найн дөрөвдүгээр хэсэг. Охин өрөө шөндлөөр хамаагүй гадуур явж байгаад айчхвэ гэсэн аав санаа нэхэд зовсон ч дотор бодлыг нь уншаад сурчсан эцэг хүний зангаар хоолоо гонцсаад за том дарга хүн читгэр жолмоос айхгүй байлгүй дээ. Гайлуу нас хамгаан хурдгана цайгаа чанчих. Охин цай хамсаад гараг. Энийг юмнаас болоод хүн амтэн ч олигтой амарч чадахгүй хөлтөн чирэгдэх гэж байх юм. Яаж ч төрсөн хүн гэхээр ийм үеийн үртэй учирдаг байна. Гэж хэлээд суудлаан заслаа. Сарлагнаас айсан 90 царай хөхөрсөн ч хамаагүй нийш шарвс босож нуруугаар нь хүүтэд мэдрэлийн бүх хэсэн ажилсан тул нүдний орчмын далд мэдрэлүүд элцэргэж залуугийн биед маш их сайнаар нөлөөлсөн нь содор номын аялгууд дууны өрөөлөөр хурсан муу бүгдийг онц тайларч санаанд хүмит боловч хормын дотор шахуу болсон юмс үзэгдлүүд цаанаас л зохиочихсан мэд өрнөд өнгөрөх нь гайхалтай. Зүгээд өгсөн хар хурганы ярсыг нь арай зүүж амжилгүй үрдэлчхөөд ийхүү хэрэг явдалд орооцолцсон бас л жирийн тохиолдол гэж хэлэхэд хэцүү. Домчир түүнийг нэг сүрхий харснаа. Гэхдээ би чамд зүг гэж түрүүхэн хэлсэн одоо даруйхан зүг. Харанхуйд байсаар байгаа дассан нүдний чинь гэрэл нүдэнд чинь гэрэл зогчхон гэсэн нь ихсрэл мэдрэмж аваад удалгүй буцаад ширхчихвээ гэсэн болгоомжлолоос үүдэлтэй. Магадгүй хатаж үзцгийг хийх усаар услахад үндсэн ялзардгийн адил хэд ихтүүлсэн тун хортоо гэдгийг мэдэх байгальдаа ойр байдаг нүүдэлчин түмний хэлдгээр генет идэх гидсэнд халтай гэдэг амьдралын гүн ухаанч энд явж байж мэдхээр цагаан ямбуу дээр дэлгсэн өнөөх хөрөнгөцсөн ихийг үлээж тариндан дууны үйлслийг сайтар шилжүүлэн бад суулгаж авсны дараа үндсэн их 3 хуваагаад доод талын ногоо навчнаас үл ялэг таслан нийлүүлж нэг хэсгийг нь жижиг давуунд боож залгууд өгөөд за чамд байх ёстой зүйл бол энэ хэрэггүй гэж битгий бодоорой авдрынхаа мухард хайчих хизээ нэгэн цагт мэддэг хүнэнд амьдсаар очих юм билүү хинчүүл мэднэ тэгснэ нөгөө хэсгийг нь мөн адил нийлүүлж жижиг давуунд нандинам бооход бахим үзүүдэд өгөхдөө гайхуухай чиний баруун гуйнд нэг мэнг шиг боловч том толб байхгүй эцдөө минь химэн хэлэхэд бахим үзүүд гайхсан байртай харахтаа хүмүн энэ толб хамаагүй хүнд үзүүлж болдоггүй юм шүү мэдэх хүн нь өөрөө таниад авах бах химэн ээж нь битүү хатуу юм хэлж байсан санаанд орч гогн нэг бүдэг юм харагдах шиг болдгийг. Гэхдээ нөгөө ард байдаг учраас би сайн харж чаддаг юм л да. Хэмээн үннээ хэллээ. Домчирийн нүдэнд нулимс цэйлэгнэн тэгнэ тэр тэгнэ.
Яа харахгүй мөн байсан юм. Эви миний муу авгах ингэж төрлөө олж төрсөн байх шүү дээ. Би өөрөө л чам дээр яваад очно гэдэг байсанс. Ингэж ирэх учиртай байжээ. Хүний төлөөгээд өөрийгөө амардан өдөршин хөөрч хамаагүй дуудсан болгонд нь үгүйг ихгүй очиж үйлчилдэгсэн. Гэхдээ энэ залууг яг тэр зангийг нь хуулсан гайхалтай хэрэг биш гэж юу? Гэхдээ надад хэлэхдээ дүү минь нууцыг нь мэдсэн ч дэлгвэл нууц биш болдог. Хүн дэлгвэл дараагийн авах төрлөнд ороодох учраас чимээгүй л байж болох бүх боломжоор нь хангаад туслаад өгөөрэй. Эзэнд нь буюу миний дараагийн төрөл дамжуулаад хэрэггүй. Өөрөө явандаа таньж мэднэ. Таних тэмдэглэл асуухад болно. Ингэж хэлж байсныг нь тун тодхон санаж байлаа. Хүмүүн биеийг огторгуутай холбогдогч их мэдлэгийн ариун сан буюу өгөгдлийн их сан сүнс ингэж биеэс биед дамжин хадгалагдан өөрийгөө олон үеийн турш тасралтгүй хөгжүүлж байдаг бол зарим муу төрөлтөнгүүд үргэлж муудад ачаад нь дорлож муу хэргийг сэдэж үйлдэснээр төрлөн доошлолсоор араатан төрөл рүү шилжнэ. Ахиж дээшлэх хэрүүлгүй бол улам доошлсоор хорхоо шавж болж түүнээс доошлвол төрөл олж чадхаа болж тоосонцор болон хувирч амьд биеийн төрөл олох гэж бүрэлддэг хий тоосонцор чи бие гих мэтийн нэг нь болон их томын ертөнцөөс буцаж залрах нэг боломж олдно. Үгүй бол аль нэг химийн элементийг бүрдүүлэгч атомыг тойрон эргэлдэх молекул мэт хамгийн жижиг биетүүдийн нэг болон сарнин бутрах нэг уртай. Үүнийг их засаж залруулах нэг хэвийн горимд оруулах зүйл бол яа харахгүй аюулгүй тууны долгион давтамж үйлслийг бий болгодог ерөөлийн их судар номын яруу их шиг гэдгийг сонсогч та одоо л ойлгож эхэлж байгаа болов. Ийхүү ном өндөрлөж түмэн амтныг ангаах, имжлэх, амирсан шидэт ногоо навчиг нандинан авдар дээр залж авсан ч домчир их ажил бүтээсэн хүн мэт магнайхаа зүлгэн арчиж аваад завилдсан цайгаа ойчлсоор тухаллаа. Гэрт нь байсан бүгд л баяртай боловч амар амгалан оршин. Бүсгэн өвөр дээрээс орлоо шилжсэн нэлх маамуу юунаас болсон бүү мэд унтаж байгаад л байн хот хөхөрхөн буйныг хураасан хүмүүсийг бүр хөгжөө хажээ. Ийхүү оройг сайхан өнгөрүүлсэн хүмүүс унтахаар хандцгаалаа. Гадаа морины хөлийн чимээ сонсогдон товраалхуулсаар нэгэн хүн ирж байгаа чимээ гарлаа. Бүсгүүд нэг л сонин мэдрэмж төрж би энэ сонин болж холын хүн ирж хүү мэдрэмж төрөхөд көтөд ямар хүн ирв гэжтэй. Адуу малахаас ирэлчин яваа байлгүй гэж бодон өөрийгөө тавьшруулж суутал хаалган голгон нэг хүн орж ирсэн нь түүний нөхөр хуйсганур хөх байлаа. Тэр өнгө орон гялалзаж цэргийн гурвалжин малгай өмсөөд хар бакал гялалцтал тослон өмсчээ. Тэр орж ирмэх заавтаан золгоод баруун талаар сууга өрөөсөн үдэ боосон ир бахим үзүүд хоёрыг хялавхийн харснаа сая л танив бололтой. Заах сайн уу? Сайхан амарчж байна уу? Гэсээр түнтэй золглоо. Бахим үзүүд угийн дуу муутайч цэрэгт явсан хүн гинэт ороод ирсэнд эхнэрийнх нь гэр дээрээ сууж угаад гимссэн байртай нүүр нь үлээлэг улаачээ. Аав нь жаахан дур муутай байгаа бололтоо ирсэн зочин руу харахгүй голдуу бахим үзүүд рүү харж юм ярихажээ. Саяхан л гоё байсан гэрийн доторх уур амьсгал хөрч эхлэхэд бүсгүй босож гал тулан цай чанахта нөхөртөөгөө юу ч ярьсангүй. Нөхөр нь ч гэсэн чимээгүй оргин байн бахим үзүүд рүү харахна. Энэ хоёр учиртай байсан нь үнэн ачаа. Намайг явуулчихаад энэ хүүхдийг гаргасан болол та
гэх шиг. Гэвч юу ч юм түүнийг суудлаас нь босгож өөрийн ирэхгүй унтж буй хүүхэд дээр очиход хүрэглээ. Охин жигтгэн амьсгалан унтж байснаа гинэд хот хөрөхөд нүүрэн дээрээс нь шахуу ажиглаж байсан эрц очихдоо. Гүнч. Надтай ямар айталхан хүүхэд вэ? Гүй. Миний хүүхэд л байсан байх шүү дээ. Ерөөсөө энэ хүүхэд аваад явлаа. Ээж нь араас нь дагаад ирэхгүй хайждгийг. Ээж нь яах гэж ингэж худал үнэн захиа бичиж хүний толгой эргүүлж байдаг байна. Цэргээс авсан чөлөө манч дуусахад төглөө. Энэ хооронд гэр орноо хордоход огчуулаад буцъя хэмээн бүх хүнд дуулах үз хэлээд шүүгч аван өөртөө хийгээд яахын зургу охиныг аваад гарч одлоо. Баян музуудыг бүсгүй туслаад хүүхдийг нь аваад ирэх болов уу гэж горьцсон ч нөгөөт нь хөдлөгшинчгүй хүрлийг ч гисэн суу. Аав нь ч гэсэн таг хөдлөхөнгүй. Нөгөөр ч гэсэн таг. Гурван ирхэн хүрэл хөшөө шиг хөглөе. Найн 5 дугаар хэсэг. Энэ бүгдийг харсан бүсгүй гэрээс угсхийн гарч хүүхдийг минь өгөөдөх танаахан шиг өөдгөө байлд хүүгээ үлдээснэ. Илэх минь интерч явдгийг. Одоо дахиад охиноо өгч чадахгүй гэж орилон гүн харах үед тэмччин явхад хаашаа утсан нь мэддэхгүй уусан алдарснаа удалгүй морин төвөргөн бижигнэн холдоход хөөрхий бүсгүй үсээ үхтэн зулгааж газарт суугаад чангаар хашгиртал хаалгонгоо хүн ороод ирэх шиг санагдаж бүсгүй тэрхэн хооронд гүн ойронд авцснаа саял ойлгож хажуу твтэх охиноо биендээ уламнаа. Охиноо хинт ч өгөхгүй гэж ширнэлээ. Бүх хүмүүс намуухан унтахч баян хөзөөдөл ганцаараа чангаар хурхиран унтах нь содон санагдана. Төвнийг хурхирдаг гэдгийг сургаар мэдэх болохоор арай ч ингэж хурхирдаг гэж бодоогүй ачаа. Унтах нь хүртэл сүрдүүлэнтэй хүн шүү гэж нэмсэглэн дотроо бодоод хөвтөж байтал гадаа морьтой хүн ирэх шиг боллоо. Гэнч. Энэ шөнө оройгоор ямар хүн ирдэг вүлээ? Арт хүн амтны даллага хуулчихсан юм шиг л хөл тасархаа байж. Хараа нөхөө хоон хөх эргээд ирээгүй байгаа да. Бас л хөөний хүн шүү дээ. Харахад нүдэнд хүйтэн биш ч дандаа самарч явдаг. Яста хачин чигтэй тавилантай хүн ингэж бодоод. Цаорч ирэхээс өмнө гэрэл гарахгүй бол харанхуу гэрт хүн оруулах муухай хэмээн шүлэн зурн лаасахтай зэрэгцэн эмхтэй хүн хоолоо зассаар үүдээр ороод ирлээ. Хоон хөх биш нь ямаата. Химплэдэ эн чинь гэсээр харвал эвлэлийн үрийн дарга. Бурхан минь. Эвлэлийн үрийн дарга манад юу хийж байгаа юм болов? Аавыг минь барьж явахаар сэргийлэх дагуулж ирээ юм болов? Хоон хөх ёстой нэг балагтай юм шүү. Дахиад л хов өргөсөн болол тоо гэх бодлоо. Толгойд нь ялсхийн орж тэр үүхэн хоронд кэмоолоо хой талын хараваахаа гэдэг шиг хөөрхий хоон хөхийг бодолтой чимхээд авлаа. Аав нь хүн эрхийг урдчлан мэдсэн юм шиг хувцаад айлахгүй ундаж байсан тул шууд л босоо даргаыг хүндэтгэн амар мэндийг нь асуутал эвлэлийн үрийн дарга. Та яаж байгаа юм бэ? Ямар эвгүй юм бэ? Би чинь хаач явсан ахмад хүмүүсийн амар мэндийг эхлээд мэддэг юм шүү дээ. Ингэснэ дөхөж очин золгож өмсүүлээд их л яарсан байдалтай. Ах таныг залхаар ирлээ л те гэж залгуулan хэллээ. Аав нь унтахтаа бүх хувцаа тайлаад орондоо ороод тухлан унддагч хаяа бүхлээрээ унтах үед заавал нэг гичин шөнөрнө. Үүнийг мэддэг охин нь хачин хүн шүү гэж аавыгаа бодох болохоос цаг хугацааны давтамж үйлцлийн болох зүйлийн таамаг дэвшүүлэх нарийн магадламжийг тухай үл бодно. Эвлэлийн үрийн дарга инхүү хэлэхэд
За дарахта цай уу. Яралгүй мартцгаая. Цаад нэг юм чинь дандаа л хүнд төв бодож явдаг хүн шүү. Одоо хүртэл хараагүй л явна. Төрөн хүү их завдалгүй мордоод алга болсон. Орон гаран гэдэг нь химэн үгэлсээр авдраа удлан бүрэн тэгтээ судар хонхочир тэргүүтнээ авч явахд бэлтлээ. Түүнийг ийхүү хэлэхэд эвлэлийн үрийн дарга гайхсан байртай. Гэхдээ би чинь энэ хүнд чинь хаан хөхийн тухай юу ч хэлээгүй үстэй. Хэнийг нь төрүүлж ирээд хэлсэн баг та ингэж бодоод та хэнийг хэлж байна хэмээн эргэлзэнгүй боловч дарга хүний аливааг нэгтэлж сурсан зангаараа асуухад домчир тайван наргүй мшигээд хаан хөхл байхгүй юу да хэрэг тарж явдгаараа алдартай хүн тэрнээс өөр одоохондоо манаа нутаг усанд тодроогүй тийм үү дарга хэмээн талзассан маягтай хэлэхэд эвлийн үрийн дарга өвгний ёж үгэнд эмзэглэж дуугүй болон домчийн охины гал дээр тавьсан хариугүй буцлах гэж байгаа цаг харан уртан болоосаа энэ хаан хөхөрөө ань тавьчихаагүй хаа та гэж санаан зовнон суутал домчир бодлыг нь таасан мэт санаа зовлтгүй гэж хэлсэн шүү дээ. Муу хүн ань бүхтэй байдаг юм. Сайн зүйл хийхийг нь хүлээгээд ам голтоо цаанаас нь хөдөлгөөд байдаг юм гэж багш маань ярьдаг байж билээ. Хэмээн үннийг өгүүлэхдээ энэ удаа дарга биш. Ард хүний дүрээр ирсэн юм чинь жаахан юм хэлээд ойлгуулад авъя. Уг нь энэ даргын бид хоёрыг гимгүү тоглож барилдаж өссөн юм байгаа юм. Шудрагал хүний үрс садаа. Ганц хоёр судар ном ярихаар ойлгохоор л хүн. Миний муу охноос ялгаа юу ах вэ? Ямар юм ойлгодоггүй дээл наашаа ирж байх вэ те? Ингэж бодож эхэллээ. Гэрэл асууж хүн орж ирэх чимээ гарахтаа унтаж байсан талаас олоод хойш гарч унтсан бахим хözүүд гинэд дахин хорхирч эхлэхэд эвлийн үрийн дарга бондос хийлээ зочин. Гэхдээ хүүшиг ямар трактор биш те? Гинэд хаанаас хүн гараад ирвэ? Ингэж зодсон байртаа эргэж харснаа. Йоо. Бүр зодсон гэж яваа. Хэмээн эргэж харж хаад бахим хözүүдийн хүзүүгээр нь танин. Эдний тонож байгаа байх нэ. Нөгөө ээжийнхэн зулыг таслахгүй байдаг хүн чинь юу болж явна да? Хажууд нь унтаж байгаа бас хүн юу юм болов? Нааша хараад унтаж байхыг нь харвал энэ л манай сумын хүн биш бололтой дөхөө. Ингэж тэр үхэн хоорондоо бодоод амжлаа. Домчир дарга хүүхнийг зочхоор нь дотроо шоолж харанх вишөнөр эрэхтэй айгаагүй байж гэр дотор хоригэрсэн хүнээс зочоод байхдаа яах вэ? Орж ирчихэд ямар ч аюулгүй боллоо гэж тайвширсан оюун бодол нь дараагийн сүрэлтийг хүлээж авахд бэлэн биш байх нь аргагүй л дээ. Яг энэ хэсгэл хүмүүсийг манг сатааруулдаг гэж авгаах манадад мөн ч олон загсан да. Ингэж дотроо бодон сахлаа имэрч суулаа. Хорхирч байсан бахим хözүүд гинэт чимээгүй болж тасалдан нэг хоёр хорхирснаа босоод ирлээ. Огт унтсан шинжгүй босож ирдгэн тулааны бэлтгэлээ тасралт хүү хийж нэг төлөвөөс нөгөө төлөвд маш хурдтайгаар бие махбод оюун бодлоо шилжүүлж чаддагт оршдог гэдгийг домчоос бусд нь ойлгохгүй зүгээр л унтаж байна хэмээн жүжиглж байсан юм бах та гэж бодохоор бахим хözүүд эвлийн үрийн дарга хүүхнийг ирчихсэн сууж байхаар нь гайхаж гүнчт би гэртээ унтаж байгаа юу? Эвлийн үрийн дарга чинь ажилдаа яваад өгсөн биз дээ хэмээн эргэн тойрноо харчгаад өнгөрсөн явдлуудыг нэг бүрчлэн оюун бодолдоо хоромхон зур шүүж тунгаан бодсон ч юм хэлсэнгүй инээмсэглэн за сая оноо дарга та чинь 2-3 хоногийн өмнө манайхаас яваад ажилдаа ороогүй юу? Хэмээн асуухад тэр өвгөн хооронд бахим хözүүдийн энэ сонин хинэггүй ч хэмээр занд ихэд татагддаг байсан эвлийн үрийн дарга
Түүнд хичнээн дотно гэдгээ Домчин охинд харуулад авъя хэмээн толгой дотроо хормхон зур сэтгэж. Тийм ээ явсан. Гэтэл чи чинь өдөр бүр зул барина гэд сүйд болдог хүн чинь гэр орноо хайчхаад айл хэсэд явж байхаар чинь гэрт нь буцааж аваачдаг юм билүү л гэж бодоод явж байна да. Хэмээн олон талын зэрэг бодолтой тоглоом хийгээд авлаа. Эвлийн үрийн дарааг үнэхээр сэргэлэн олон хүнтэй харьцаж тэр болгонд тааруулж сайн байрыг олж эзэнд нь түлхүүрийг нь тааруулж чаддаг тулдаа энэ ажлыг хийж яваа гэдгийг тэр бүр хүмүүс ойлгохгүй. Түүний үгийг сонссон Домч сэрдэсгий. Энэ дараагаас айхтар хөөгч шүү. Тэр өвхөн хооронд баян мөзүүдийг туншиж туршаад авч байгааг нь хараач хөөе. Хэмээн бодож байхад Домчийн охин бүр барьцаалдан яана энэ хоёр ч бүр ийм учиртай дотн болчлоо гэж үү? Арайчгүй дээ. Бараг 20 хоног нэг гэрт байсан юм биш үү? Хэмээн бодож суулаа. Майн зурдвар хэсэг. Баямцууд харин сандарсан шинжгүй. Багийн найзыгаа ээж маань буян тусалж дэм болсонд зөндөө их баярлж байгаа шүү найз. Ээжийнхэн 21 хоногийн хойдын буйны номыг ахаар айлдуулах гэж ирсэн юм аа. Хов хөхийг дагаж нэг ирээд ажил гараад эднийд хонж байна да найз. Ээжийн зулыг 3 өдөр астдаг зулаар дахид өргөчихсөн байгаа. Манайхаар ороод ирээ юу? Гэж түүний тоглосон үгэнд итгэсэн байртай гинэн хүүхэд шиг хөөрхөн тайлбар тавьж суулаа. Домчийн охины уур нь хөрч хүйр дараг гэхээр л хаан чамаагүй хүмүүсийг байцаагаад явж байдаг гин болмоор юм. Тэр сумын төвдөлт хийдэг юм байгаа биз. Эн чинь миний гэр. Ямар хүн байцаатай газар ч биш. Бахин хүзүүд ч гэсэн яасан ч дуртай байцаагддаг юм. Гэж огдур дүн нь ууралдаггүй байсан хүн чинь тэр өвхөн хооронд эвлийн үрийн даргын арга мэхэнд ороод цухалтаад авлаа. Энэ бүгдийг ажиглаж байсан хүмүүсийн байр байдлыг анзаарч мэдчихээд юу ч болоогүй юм шиг тасх хөхөрснөө амаадарч. Яна уучлаарай. Албан газартаа ингэж найз нөхдөдөө тоглосоор байгаа сурч. Арай буруу тоглож арай л чанга инээчих шиг боллоо. За явах байхаа хэмээн арга дөнгөө Домч руу харлаа. Эвлийн үрийн дарга хүүхэн тэр хүүхэн тэндээ аманцар бүсгүй ячаа. Баян мөзөө тэдний гаргаж өгчхөөд сайхан унтаж амрыг гэж бодож байтал эвлийн үрийн дарга. Баян мөзөөтэй чи бас бидэнтэй хамт явна үсттэй. Хоон хөхийн учрыг олцгоод танахаар очиж ээжээ чинь өмнө нэг зул барьчихад явмаар байна. Багийн найзынхаа ээжийн буйны ажил тусалсан юм чинь нэг мөсөн буян хураачмаар байна шүү дээ. Гэт шуудхан хэлэхэд баян мөзөд үгүй гэж хэлж чадсангүй. Домч руу гарвал цаатхан ч юм хэлсэнгүй. Домчийн охин юунаас ч улсын юм бүү мэд өөрөөч мэдэлгүй. Энэ тарах ямар ядаргаатай юм бэ? Хөөх юм уу баян мөзүүдийг маань унтуулж амруулах ч юу? Явъя гэж хэрэл бах юм. Ээжийнхэн буйны ажлыг яаж хийхээ энэ хүн өөрөө л мэднэ үсттэй. Бүр цаачих шинжтэй. Ингэж дотроо хийдэг дэмий бухимдан байсан ч юм хэлж чадсангүй ч баян мөзүүд рүү битгий яваач гэсэн байртай арга дөнгөө харвал нөгөөх нь айл хэдийн босоод хувцас өмсчихсэн гарах гээд зогсож байлаа. Гарахтаа харин дөхөж ирээд хүүхдийн нүрэн дээр тонгоож байснаа. Ширүүн сахалтай амаараа охиныг зөөлхөн газар дээр нь болгоомжтой үнсэхдээ хинтчгэлж байгаа нь мэдэгдэхгүй. Энэ яста хөөрхөн охин шүү. Ээжийнхээ зоохгүй. Ингээд л унтаж байдаг хүүхэд. Ахын дараа заавал ирнэ. Ингэсээр өөдрөө зүгэлэхдээ Домчийн охин руу гараад намайг эртэл сайн сууж байгаарай. Энэ төр ажил амжуулаад яваад ирэх найз. Одоо очиж хоон хөхийг босгож ажил туслахгүй бол болохгүй нэ. Ингэсээр
Түүнийг даган тэднийг даган гарч одлоо. Бүсгүй ард үлдэхтэй нүдэндээ нулимс урсгаж хүйр амчуулж байгаа дэрийг ин шүү. Ямар миний нөхөр юм уу? Ирэхгүй байсан та чаавт. Надад ямар хамаатай химэн шаралхан байвч зээжин дотор нэг л их бүүн харуул хуралдан хэцүү санагдана. Тэр гурав гарахтаа чөдөрлөж тавьсан морин холдоогүй ойрхон байсан тул эмээлээ үрцгэн мордууд дээрээ очоод унаад шууд хөдөлцгөөч тайвуухан цогуулсаар 2 цаг орчмын дараа эвлийн үрийн даргын аавын гэрт бууцгаахад гадна байсан нохоо хөв хуцан гүйж ирснэ. Баян мөзөтийг харчгаад учиргүй эргэлэн сүүлээ шаргонуулан наан цанан гарч хүүхэд домчир харж байснаа. Аавгахыг мань харж байсан нохонууд яг ингэж аашилдаг гэсэн. Сайн хүнийг долгоноч төрлөөж ахын дээшлүүлэх юм сайн гэж хорддог юм гинлээ дээ энэ амьтад хэмээн бодсоор гэрлүү арцгаалаа. Гэрт орвол хоон хөх баруун талайн хаяанд ухаан нь орон гарan хөвтөн. Ухаан орохороо Хэрвс намайг идэх гэх ёстой том хэрвс. Ингээд нэг л үгийг давтаж хэлнэ. Хоон хөхийн ээж ховчшар самганыг дуудаж авчирсан бололтоо хажууд нь толгоог нь нэлт суусан бөгөөд домчийг харчгаад жаахан хүүхчиг үсрэн босож данд зам тавьж өгөөд та минь хүүгийн минь багт минь аварсан. Одоо ганц хүүг минь дахиад аварч хайрл хэмээн уйлж гарлаа. Гэрт байсан хүмүүс шараа угааг өрөвдсөн шинжтэй суух бөгөөд эвлийн үрийн даргын ээж ховчшар самганы хажууд ирж түүнийг харагдаж миний найз. Энэ хүнийг ирж байхад ингээд уйлж байдаг чинь ямар учиртай юм бэ? Имч хол яваад мүдэрхгүй гэж байхад харин наад хүн чинь хурдан ирлээ шүү дээ. Одоо учир нь олдноо. Таны хүү байтугай олон хүнийг ангаадаг одоч домч юм шүү дээ. Бүү санаа зовоо найз минь гэлээ. Домчир хоон хөхийн хажууд суухад хажууд нь дагаж ирсэн баян мөзөөд хоон хөхийн илэгний урд талд байгаа өлөн тоос шороо болсон хэсгийг ажиглаж хаа. Хин хоон хөхийг чулуугаар зогсож байдаг байна. Сани юм да. Яхарахгүй аягын чинээ чулуугаар илгэрүүн зогсон байна да. Ингэж бодоод домчид та дүр цай тавьж байвал энэ нэг юмны би бариад үзээд ихмэр ах юм. Ингэсээр дөхөхөд домч урайлахын аргагүй өө тэгэлгүй яах вэ дөө хэмээн зам тавьж өглөө. Баян мөзөд хаан хөхийн хажууд очиж суухад ховчшар самган ихэд дургүй янзтай. За хүүг минь гимтээгээд нэг мөсөн цааш нь харуулчихв да. Амин дээсэн дөрөн дээр дэнчигнэж байхад юу харах гээд байгаа манд вэ? Хэмээн нулимсаар чинь байж ганц хоёроор үгээ зөөж өгүүлэхэд баян мөзөд юм хэлсэнгүү хоон хөхийн илгэн дээр гараа тавьж үзснэ. За ямар тач би өөрөө мэддэг зүйлээ нэг хийгээд хин нэгэн хүн илгэрүү нь чулуу шидсэн байна. Түүнээс олж илэгний зарим булчин цочирч зангирчаа тавихгүй байгаа бололтой. Энийг дараад үзтээ та гэж ховчшар самганд хэлэхэд хүүгийн үрцний доох нь гараа тавьсан самган зочин гараа хойш нэг татснаа. Гэхдээ энэ хүүхэд чинь юун чулуу өөртөлж явдаг билээ хэмээн хүмүүст дуулдах үз чангаар хэлээд өвөрлүүн гараа хийж үзснэ. Тийм байна. Энэ илгэнд хатуурчгаж. Гүй чи яаж мэдвэ баян мөзөөтэй гэж асуухад тэрээр нэмсэглэн та энэ орчмыг харал да. Хэсэгэн газар бөөн тоос шороо болчихсон байгаа үстэй. Хэрэв морноос унаад чулуун дээр ингэж гэмтсэн бол урд тал нь нэлен хүйдээ тоосон. Гэтэл эн чинь хэсэгэн газар л чулуу аваа шидцгсэн юм шиг харагдахгүй байна гэж юу? Хоон хөхийн ээж хүүгийнхээ дээлний урд талыг гараараа арчиж үзснэ. Гэхдээ ямар хүн гэхээр ийм том чулууг миний хүүрүү шидэж үрийг маань гинтээдэг байна гэж мэлмэр үлсээр байлаа.
Баян музууд энэ зангарлыг тайлж чаддаг болохоор гутлыг нь тайлж хөлийн улнаас нь жаахан илж байснаа. Алив. Та тэр чулуу шиг зүйл дээр дарж байлаа гэж ээжд нь хэлээд шилэгний хойд хэсгийг огцон бацан дартал нөгөө хадуурсан зүйл гинэд тавигдан зөөлөрч хэвтэж байсан хоон хөх өөрөө гоцоож босож ирснэ. Гэрт байгаа хүмүүсийг гайхсан маягтай тойруулан харснаа. Ээч гэж яг л жаахан хүүхчиг хэлээд уйллаа. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин овгтай өвөр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэндава, өгүүлэгч Хос хоёр. Бид лав гарын дугаартаа мэдчилгээ ихтэй байгаад за өгүүлгээ хүргэж чадаагүй. Тэгээ энэ өдөр нөхөд 4 хэсгийг дараалан та бүхэндээ хүргэлээ. Ингээд дараагийн хэсгийг эх 7 өдрийн даваа гарагт хүлээн аван сонсдлоо. Баяртай сонсогчдоо. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлнэ.